За 98 гээд цувралын 3 дахь дугаар эхэлж байна. Энэ цуврал дээр болохоор бид нэр 13 дугаар зуунд одоо хамгийн том дайсан гэх юм уу да Алтан улсын эсрэг дайнд бэлдэж байгаа энэ процессыг Чонсын 27 хотог болоод бусад хотог аймагуд нь тэр Алтан улсын эсрэг дайнд ямар хэлбэрээр ямар онцлогтой ямар одоо үүрэгтэйгээр оролцдог байсан. Тэгээд тэр овг хотгуудыг нэгтгэж удирдах хүнээ хэрхэн бэлдэж гаргаж ирсэн. Бэлддэг байсан юм уу? Сонгодог байсан юм уу? Өөрснөө одоо сонгуульд оролцдог байсан юм уу те? Тэр талаар сонирхуулж 4-5 номон дээрээс ингэж нэгтгэж ярьж байгаа дугаар байгаа. Тэгээ өмнөх дугаарууд дээр болохоор хойд аймагуудыг ярьсан бай. Өнөөдөр болохоор урд хилийн аймагуудыг бол ярих гэж байна. Газрын зурган дээрээс харах юм бол хамгийн баруун хэсэгт те Аруулаад гэж байна. Тэгээд хамгийн урд хэсэгт Нэгүдэс, тэгээд Ургууд, Мангууд, Хонхтон. За энэ 5 хотгийн тухай өнөөдөр ярина. За эдгээр урд хилийн захчин аймагуудын урт талд гэх юм бол энэ Онгууд байна, Алтан улс байна, Зөрчид, арай баруун тишээ Тангууд, Харкитан гих зэргийн гадны овг аймаг улсууд бол байна. Урд хилээс бол маш их дайралт, дээрэм тонуул, хүн хулгайлах байдал бол нэлээд их гардаг байсан гэж бол ойлгосон. Тэгэхээр энэ урд хилийн аймагуд нь ерөнхийдөө хамгаалалтын хилийн аймагуд ард ирэг дээрээ нийлээд бүр яг дайнд тулаанд бэлтгэгдсэн хүмүүс байна гэсэн үг болж таарж байгаа логикороо ботход. За тэгэхээр урд хилийн аймагуудыг үүссэн түүхийг Монголын нууц товчоон дээрээс дис 43-аас 48-ийн хооронд бол байгаа юм. Бодонжир Монхгийн ёсолж авсан гэргий буюу албан ёсны эхнэрээс төрсөн Байрамширт Капучи гэдэг нэг хүү байна. Тэгээд Татвар эмээс Жигүүр Адаа гэдэг ийм 2 хүүхэдтэй. Татвар эмээс төрсэн Жигүүр Адаагаас бол Жигүүрэд гэдэг ганц хотог гарсан бол ёсолж авсан албан ёсны эхнэрийн хүүхэд болох Капучи Баатараас бол маш олон овог хотог ингэж салаалж гарсан байгаа. За Монголын нууц товчооны 46 7 дугаар дэстээр болохоор Бодонжир Монхгийн 5 дахь үе дээр болох юм 7 эрэгтэй хүүхэд мэндэлсэн юм байна. Тэрний нэг болох Кавчин гэдэг хүүгнээс болохоор Начин Баатарын хүүгүүд болох Ураг Адаа, Мөнхүү Адаа нэрт бүлгээ Ургууд, Мангууд овогтон тэд болвоо гэж байна. Тэр 7-гийн өөр нэг нь болох Кавду хүүгүүн нь болохоор 3 хүүхэдтэй те Бачинкүр, Догшин, Чарахаад, Линхүү, Кавчин өртөхийн 3 бүлгээ гэж байна. Тэрний баг хүүхэд болох Кавчин өртөөхөө ийм 6 хүүхэдтэй гэж байгаа. Тэр 6 нь болохоор ар арцалтан дур мэдлэлсэн Орнор, Хонхтон, Аруулаад, Сүнэд, Хавдурхаас гингис овогтон болвоо гэж байгаа. Өнөөдөр ярих байгаа 5-ын 2 нь бол яах нь дис 47 дээр 2 нь байна. Дис 48 дээр болохоор энэ Хонхтон, Аруулаад 2 нь байна. Тэгэхээр Бодонжир Монхгийн 6 дугаар үе дээрх 4 хүүхдийн 4 хотог гэж бол ойлгож болно. 5 дахь тэр Нэгүдэс гэдэг нь болохоор Хонхтноос үүсмэл тийм хотог байгаа. Нэгүдэ Ова гэдэг хүний үүсгэсэн Нэгүдэс хотог гэсэн үг. За тэр талаар жоохон хойно ярих юм байгаа. За энэ хотгууд буюу энэ 6 хүүхдийн нэрийг ингэж тайлбарласан байна. Энэ болохоор Алтай язгуурынхаа үгээр энд байгаа. Орнор гэдэг нь болохоор ороо гэдэг нь болохоор оройлох гэдгийн язгуур үг юм бэлээ. Тэгээд орнор гэхээр оройлон довтлогчд гэсэн юм утгатай үг юм байна. Хонхтон гэдэг нь болохоор төөрөгдүүлэгч, хавчигч, бүслэгч гэсэн утгатай. Аруулаад нь болохоор ар ул гэж байгаа учраас ар талаас дэмжигч, нөөц, нэмэлт хүчин гэсэн ийм утгатай үг юм байна. Сүнэд гэхэд нэг төрлийн дуут дохио үүгээрээ цэрэг дайны дундуур өртөө хийж сүлд баригч нарыг тодолж буй гэж байна. Хавтурхс нь болохоор хавх, занг, тавигч гэж байна. Гингсэн дайн тулааны оюунц зэвсэг хийгчд хэрэг тухайн овог хотог ямар үүрэг зориултад дайнд оролцсон яг тэр агуулгаар нь тэр овог хотгийн нэрийг хүсэн байгаа байхгүй юу. Бүр тэр 6 хүүхдийн нэр нь тэр чигтээ ийм овог хотынхаа нэрээр энд нууц товчон дээр бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ нууц товчон дээр бичигдсэн хүмүүсийн нэр бол яг ээж аав нь төрөлтөнд өгсөн нэрүүд биш. Дандаа өөрснийх нь дуусах нэрийг өөрснөө олж авна гэдэгчлэн яг хийж бүтээсэн үйлээр нь тийм үү хожим хойно өгдөг тийм нэр. Бидний өвдөс дээр үед бараг 5 6 нэртэй байдаг байсан юм байлээ шүү дээ. Төрхтөөнийг 7 насны шинжээнд орохдоо өөрийнхөө онцлогоос бас нэг нэр авна.
Тэгээд юу хийж бүтээснээр нь те сайн юм хийх юм бол сайн үлсээр нь муу юм хийсэн бол муугаар нь ингээд үр хойч нь нэрлээд те нэрнээс нь энэ хүн ийм юм хийж амьдрсан хүн юм биш үү гэдгийг мэдхээр тийм нэрийг өгдөг байсан юм бэлээ. Тэгэхээр Каучийн өртөхийн энэ 6 хүүхэд зургуулаа 6 төрлийн үүрэг зориулттай дайнд оролцох отгуудыг үүсгэсэн л гэсэн үг болж таарж байгаа. Тэр отгуудыг толгоолдог байсан. Тэгээд тэр отгуудынх нь нэр өөрийнх нь нэр давхцаж байгаа. Ийм учиртай юм байлээ. За энэ 5 отгоос хамгийн том их хүнтэй отг нь болохоор хонхтон, голлох отг нь гэсэн үг. За газрын зургаас харах юм бол хонхтон гэд зээрэн талын хүрээ гэж юм. Энэ нь болохоор одоогийн чойр хавцаа юм уу да? Тэгж харагдаж байна. Хонхт нь болохоор 6,000 үрх айлтай. Хааны дайчилгаанд голчлон цэрэгт 2,000 цэрэг гаргадаг. Сайтар шавхаас нийт өрхөө дагуулна 1 түмэн цэрэгт болно буюу 10,000 цэрэгт болно гэж юм бүр өрх бүлээрээ тийм үү бүгд нийлээд 2,000 цэрэг нь 2 салаа болно. 1000 дайны үед хорлон сүтгэгч мөлхүүлийн үрхтэй 1000 домчнор байдгаа гэж байна. Энэ хонхт нь ямар онцлогтой вэ гэхээр одоогийнхоор бол за эрүүл мэндийн яамны үргийг гүйцэтгэх. За энд бол бүхэл төрлийн эмч домч цугласан овог отог гэсэн үг. Дээрэс нь энд өвчтнүүд нь бас цугласан байдаг. Бүх овог отгоос ирэх эмчлэгдэх хэд хэцүү. За тийм өвчтөнгүүд энд бол цугласан байгаа. Энд сэтгцийн өвчтэй хүмүүстэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, удамшлын өвчтэй, цус ойртолттой ч гэх юм уу. За энэ бүх хүмүүс энэ хотогт байдаг гэж ойлгож болно. Байран гээд хотог болохоор эрүүл мэнд батлан хамгаалахаас бусад баг яамны үүргийг гүйцэтгэдэг гэж ярьсан да тий. Тэгээд эрүүл мэндийн ерөөсөө энэ хонхтон хамаарч байгаа гэсэн үг. Одоогийнхоор бол энд бол эрүүл мэндийн ангаахын сургуулийн кампус тэр чигтээ байгаа. Том эмнэлгүүд энд байгаа. Нэг 7 насны шинжээгээд 7-оос 13 настай хүүхдүүдийн онцлогуудыг нь харж агаад мэрэгжилд хувааж сургадаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд хэрвээ ангаах домчоор суралцах чадвартай авьяастай хүүхэд байх юм бол энэ хонхтон дэрж амьдрнаа л гэсэн үг. Ээж аваасаа тусдаа дотор байранд одоогийнхоор тэгэхээр бүр багаас нь энэ хонхтонд ангаахын чиглэлийн хүүхдүүдийг авчирч сургадаг тийм овог хотог гэсэн үг байгаа юм. Тэгээд дээрэс нь нэг онцлог бас байна. Хамгийн гол онцлог яагаад дайнд оролцоод байна вэ гэдэг нь энэ ард иргэд дундаас өвчтөе хүмүүс байгаа гэж шүү дээ. Энэ хүмүүсээс яах нь амиа золиослогч гэж хэлэх юм уу одоогийнхоор хорлон сүтгэгч өлхүүлийн үүрэг гүйцэтгэдэг гэж байгаа юм. Тэгэхээр дайн болоход яах нь эмч нар нь цэргийн эмч нар, сувилагч нар энэ отгоос гарах нь дээрэс нь 1000 амиа золиослогч гарах боломжтой гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө бидээр тесрэх бөмбөг зүгээд дайсны хүрээ хамгаалалт руу гүйлгчдэг гэсэн үг болж тарж байгаа. Энд мэдээж бэлтгэл хэрэгтэй. Миний ойлгосноор болохоор энэ итгэршгүй удамшлын ч юм уу тийм янз бүрийн өвчнөд хорт хавдартай ч юм уу эсвэл сэтгцийн эмгэгтэй. За ийм хүмүүсээсээ 1000 хүнийг бэлтгэсэн байдаг гэж би бол ойлгоод байгаа юм. За тэднийг бол бас зүгийгээд нэрлэлцдэг. Тэгэхээр тухайн үед бол ууг нь бол 14 наснаас доош хүүхдийг бол цэрэгт татдаггүй байсан юм байна. Харин энэ хонхтонд бол нас хамаагүй. Тэр 14-өөс жоохон байсан ч яах нь амиа золиослогчийн тоонд орох боломжтой. Тэгэхээр 6,000 өрх нь болохоор төрийг шимэгчлэн амьдрнаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоогийнхоор энэ бол халамжаар амьдрах гэсэн үг. Тэрнээс ч өөр аргагүй эмч домч мэдээж төрөөс салин аавна. Одоогийнх шиг төрийн албан хаагчид гэсэн үг. Өвчтнүүд нь болохоор тэр чинь нэлээ хүнд төрлийн өвчтөе хүмүүс илүү дамгаалдаг учраас байнгын нийгмийн халамж авдаг. Тийм овог хотог гэсэн үг болж тарж байгаа. Отгийн онцлогонд дайн болвол ийм дөнгөж төрсэн хүүхдээс эрүү өвдөг нь тусан хөгшөж чамаагүй дайчин болох чадвартай гэж байна. Тэгэхээр бүгд ийм дайнд бэлтгэлтэй байж идэг. Эмчинч вэ, өвчтөнч вэ гэж хэлэхээр ийм гэж бэлтгэгдсэн байдаг юм байна. Тэгээд энэ отгийг болохоор нэг хөл нь үгүй болж оронд нь элдээр хөл хийснээс болж Элдэн Хүлт Баатар нэрт захирагчтай гэж байна. Элдэн Баатар гэдэг нэртэй юм билээ. Зөрчилттэй хийсэн 8 төмтийн тулаанд нас орсон гэж энэ Элдэн Баатар нь. За тэгээд өвчтнүүдэд яах юм бүгдийг амиа золиослогч болгоч тийм үгээр мэдээж үгүй. Энэ эмчилж чадах хүртлээ эмчилдэг. Тэгээд өөрийгөө аваад явах чадвартай болтол нь хөгжүүлдэг гэж байна. Отог овогтой хэвийн хүн шиг амьдрах чадваргүй тахир дутуу согогт нэг хонхтон отогтой аавн бэрхтэйгээ нийцэн амьдрах уяад сургадаг гэж байна. Өөрийгөө бие дааж авч явах чадвартай болтол нь сургадаг байсан байгаа. Тэгээ 18 нас хүрэхэд нь өөр овог отогт аваачиж дуршдаг байсан юм билээ. За яг өөрөө бие дааж бусад хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж амьдрах чадвар байна уугүй гэдгийг шалгадаг. Тэг үнэхээр чадваргүй байх юм бол эргээд хонхтон отогтой авчираад яах нь
хэвтүүл мөлхүүлийн цэргийн салгаанд өгдгөө гэж байна. Одоо нөгөө хүн бамбаа хийх гэдэг нь шүү дээ. Хамгийн уртлын игнэнд л нэг талаараа жоохон харгас юм шиг боловч нөгөө талаараа уус их орныхоо төлөө өөрийнхөө амь биеэр тус өргөж байгаа тийм үү? Тийм үйл явдал гэсэн үг юм билий. Энэ отгийн тэр одоо цэргүүд нь шүү дээ мөлхүүл гэдэг байгаа тийм. Цэрэг нь дэлбэрэх сакс барин хэрэм хүртэл гүгээд хамт дэлбэрч өгөх гол үүрэгтэй. Мөн эл цэргүүд өөрийн биеийн хамтаар хартны ихэс түшмэд жанжид чадалтан хороох даалгавартай гэж байна. Иймд ил хүн бамбаа мөлхүүлийг хинээ бэрч ядуу гэж гоочлохгүй, бядуу гэж доромжлохгүй. Ахуй бүлийг нь ч дайран түрэмгийлэлгүй, олзлон дэрэмдэлгүй аж төрдөг байжээ гэж байна. Хэрэв бусад отгууд хонхтнуудыг өдөж торхирох аваас амиа хамт өргөх дэрлээч нар тул имээтгэн цэрвэцгэн гэж байна. Ард түмний дунд хонхтон ариун олон домч олон бөө шидтэнтэй гэдгээрээ алдартай. Дайны амьд зэвсэг бүтээх төрийн нэгэн хар нууцт отог байваа гэж байна. Хонхтны ардыг дэрлэн өөхөгч гэдгийг бултаар мэдвч хэрхэнтэй дэрлэн өөхөгч буй болдгийг эс гадарлаа гэж байна. Тэгэхээр яах вэ? Жохон төрийн хар хайрцагны бодлого гэдэг шиг хар нууцт тийм отог байсан. Тэр хүмүүсийг ямрын яаж биелдээ те ямрын яаж тэр даалгавар өгөөд амиа золиослогч болгодог тэр нарийн ухааныг бол хүмүүс мэддэггүй байх нь тийм үү. Тэгэхээр юм хоёр гол үүрэгтэй. Эрүүл мэнд талдаа үйл ажиллагаа болдог. Нөгөө тал яах нь дайнд амиа золиослогчдыг бэлддэг. За ийм онцлогтой хотог байх нэ. За ургууд мангууд хотог. За ургууд мангуудын онцлог нь болохоор нэрэн бол тийм гэмт хэрэгтэн эсвэл олзны цэрэг ихэр байдаг отгууд юм байлээ. Одоо дайн тулаан болохос чинь олзны цэргүүдийг урдаа гаргаж одоо яах юм бас л нөгөө амийн золиослуулах маягтай тийм үү. За тэгээд хүнд гэмт хэрэгтнүүдийг бас яах нь тэнд одоо хорж дайн тулаанд одоо хүчээр оруулах маягийн. Мангуудад болохоор илүү хүнд гэмт хэрэгтнийг байлгаж одоо тэр цэрэгттэй ажиллах тэр ажлыг зохион байгуулдаг. А ургууд нь болохоор арай хөнгөн гэмт хэрэгтэн урдаа хийж бамбаа олгож тулалдах тийм онцлогтой. За ингээд энэ урд зүгийн ерөн захчин аймагуд нь яах нь татарууд те шар мөрний дагуу оршдог Кедан, өмнө говийн дагуу оршдог Шинэ Алтан улс, онгууд, Мөнх Цаст улсын хойд бүлийн ардууд болох Тангууд хар Кеданараас хил хамгаалan оршин суудаг. Ургууд мангууд нь нийлээд 3,000 цэрэгтэй эд нэгэн жигүр болно. Тэд говьор татарын чигт суух зүүн урд талын бамбаа болно. Ургууд нь түүчээлэн мангууд будгаатай хойноо чагталж шөнийн дайныг голчлон хийн. Тагнуулын мэдээ сайтаагаар гинтийн товтлогоо хийж гаршсан. Хамгийн их аюул дагуулсан урд хэлээр захчин хийж товтлогоог нисцаана. Хамаг Монголын бэлтгэгдсэн цэргийн хүчин бөгөөд эр эмгүү тулалдах чадвартай. Түүчээ жанжин Элдэн Баатар баруун зүүн эдэн ихэд жанжин мангуудын тавалжин жанжин болоо. Энэ дан нөгөө Хабуул хааны үеийн 13 дугаар зуун те Элдэн Баатар болон Будгаадын эдийн ихэд жанжид жамаараа өдөлж тавалжин жанжин Есүхэ Баатарын үед өнгөрсөн. Ноёхон Баруулаасууд, Адархын Будгаад, Ургууд мангууд тэд бүгд нэг бүл болон цэргийн зохион байгуулалтад орно гэж байна. За ургууд нь болохоор дайны үеэр олзлогдсон тууртан авахаас гадна төрөөс нууцаар 1000-аас доошо нэр алдран дуурсагдаагүй цэргийн өндөр чадвартай хүмүүсийг олзолж авдаг байсан гэж байна. Тэгэхээр зэвсгийн нууцтай гэсэн үг. Мөн өөрсдөө зэвсгээ үйлдвэрлэдэг учраас хин нэгнээс зэвсгийн хараат бус. Адуугаарч бас хараат биш гинэ энэ ургууд нь. Харин амжиргааны тал дээр хоньны хараатай. Бүлийн хувьд гэвэл эхнэрийн хомсдолтой байдаг ус гинэ. Байлдах тал дээр хизээч хин нэгнээс тусламж гуйгаад надад сэлэм хоёуг өгөөч гэж гойшхонтгүйгээр гайхамшигтай. За ургуудын тэ дутагдaltaй тал нь болохоор амжиргааны хонь одоо багтай. Тэгээд эхнэр хомсдолтой. За мангууд нь болохоор дайны үеэр ардуудыг тон дээрэмдэхдээ өндөр урлаачдыг гэмт хэрэгтэн болгож өөртөө тоолдог. Тэдгээр ардуудаа үлгэр яриулах төдийхнөр хадгалдаг. Тэгэхээр маш өвөрмөц эрдмийн сан ашиглахдахгүйгээр тэнд хадгалагдаж байсан гэж байна. Тэнд мангуудаа дотроос өөрсдөө боловсрсан мэрэгдээс нь гадна гэмт хэрэгтэн болсон эрдэмтэн мэдлэгтнүүд байсан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар төрөө эсэргүүцэж хаанд дэрссэн хэрнээ өхөж болохгүй оюун ухаан байдаг. Тэднийг хадгалж байснараа заримдаа хүний сэтгэлгээнээс гадуур үйлдэл хийдгээ гэж байна. Хүний сэтгэлгээнээс гадуурх юм хийн гэхээр дайны нөгөө зэвсэг талдаа зүйлс хийдэг гэж би бол ойлгоод байна. За тэргээрээ ийм онцлогтой байдаг байсан байх нэ. Аруулаад нь болохоор гойхоо ноён толгоол нь Хотолоо хааны үед өөд болсон гэж энэ 1000 үр хайлтай 1000 цэрэг гаргана. Тэр өртөө хийж мэдээд дамжуулна. Өөрөөр хэлбэл ховч дайчд гэж байгаа байхгүй. Тэр нөгөө тагнуулын талдаа илүү түлхүү одоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг аруулаад нь. Дайны үед өртөөлж явж шувуу агуулна. Мөн дайсны мэдээг олзлох, дайсны шувуудыг агнах, шонхруудыг бэлдэж сургана гэж байна.
одоогийнхаар бол яах юм нөгөө мэдээг дундаас нь чагнадаг шүү дээ, тийм процесс гэсэн үг шүү дээ. Дайсны мэдээ дамжуулах шувууг олзлох шонхруудыг бэлдэж сургадаг байх нь. Замын өртөөг устгаж мэдээллийн чандыг хадгална. Тэд дангаар дайлах болвол 2000 цэрэг гарган хор агсах сайн харваачд гинэ. Бас сайн харвдаг хүмүүс байх нь тий. Өрөг тунх тамаг дээр бол ийм бичсэн байна. Аруулаад нь болохоор адуун зэвсэгтэй гэж байна. Өөрөөр хэлбэл өнчин унаг гаргахгүй, өгөр морь төрүүлчихгүй агуулдаг ур чадвараараа гайхамшигтай. Тэд нар нутаг болгоноос гүү авчирч азаргандаа тавьж өгч хүчжүүлсэн гинэ. Мэдээж хааны сангийн адуудыг бодвол хүч тамир муутаач ардын адгуулдаг адуунаас цэвэр цусны гэдгээрээ гайхамшигтай адуу агуулдаг. Энэ бол адуу хүчжүүлэх аргыг нь эзэмсэн адуун арга зүйд технологи юм аа гэж байна. Орчин үеийнхаар бодох юм бол аруулаад нь болохоор машин үйлдвэрлэдэг байгаа байхгүй. Тухайн үед ч юм болохоор морь бол ерөөсөө л машин гэсэн үг. За зарим газар бүр танк гэж хэлж болно тий. Тэгээ машин дотроо хамгийн сайн чанартай за магадгүй одоо бенз гэх юм уу тий. Бензийг үйлдвэрлэдэг байсан нь аруулаа хотгийнхан болж таарж байгаа. Тэр олон авог хотгох дундаас хамгийн сайн адуутай тий. Тэрийг бий болгохын тулд яах нь газрын сайн гүнүүдийг авчирч азарганд тавьж өгдөг. Сайн цэвэр цусны тийм адуун сүрхтэй байсан гэсэн үг болж тарж байгаа. За энэ тэр говийн хилийн аймагуудын сүлд туг хяар гэд байж гэн тэ. Хонхтон хотог хүн ам төмд хүрэх дайтай томоохон аймаг гэж байгаа шүү дээ хонхтон маань. Тэгэхээр иймээс дотоод мянгат олонтой. За ийм хүн ам ихтэй байсан учраас нэгүдэс сүхчин гэдэг овг хотог бас салаалж гарч ирсэн. Гэвч 8 төмтийн дайны дараа хүн ам цөөдөж мянгатлах тэмдэгтээ хураалах төгсгөөсөн гэж байна. Татарын 13 дугаар дайны дараа хонхтны гаруулт бүхий л аймаг мянгатлах боломжгүй болж бусад томоохон аймагтаа дагаар орцгоосон гэж байна. Үүний их жишг нь минэлгээр удирдуулах 500-аад өрх айлууд нь борчхны эсвүүхэн бүлд нийцэж хамтын туг үүсгэж мянгатын тугаа хураалгасан. Борчхон болоод хонхтны нийлмэл сэргээс үүссэн борчхны хонхтон гих шонхортой 300 дүрс тугтаар мянгатлах болсон. За тэгэхээр тухайн үед ашиглаж исэн тийм үү? Тогнуудны нэнд хонхтон бол хонхны зурагтай байгаа. Тэгээд хамтрахаараа яах нь 3 тэмдгийг гуруулангийн байлгаж одоо туган дээр байлгадаг байх нь шүү дээ. Эсвүүхээ минлэг ямаа хамтарсан мянгат туг гэдэг дээр тийм ээ. Тэгэхээр нөгөө татарын 13 дугаар дайны дараа хонхтнууд нь одоо бүр мянгалах боломжгүй болсон. Тэрхий цөөхөн байгаа учраас бусад овог хотогтойгоо нийлсэн болж таарж явах нэ. За ургууд мангууд хотгийн хэрглэж байсан туг сүлтнүүд энэ дээр байна. Турхаг цэрэгт мангууд нь хүнд гэмт хэрэгтэн буюу цусан толбыг илэрхийлж улаан тойрог тэмдгийг ашиглана. Дайнаас олдсон цэргийг тууж дайнд хүмүүн бамбаа хийгсэдэ гэж байна. Туувар цэрэгтэн ургууд хөнгөн гэмт хэрэгтэн буюу цагаан тойргийг тугандаа зална. Гэмт үйлдсэн төрийн цааз сонсон хүмүүсээс бамбаалан тулдаж ялалт үзэх. Аваас төрийн ээл хүртэл чөлөөлж өршөөл хүртээдэг цэргүүд гинэ. Ял сонсчод яах нь дайны урд хэсэгт байлдаад амьд үлдэх юм бол өршөөгддөг байсан байх нь тий. За одоо 5 дахь хотог болох тий сүүлийн хотог нэгүцийн тухай дэлгэрүүлж ярэ. Энэ хонхтноос үүссэн. Хонхтны хүн ам ихсээд ирэнгүүт яах нь салаалж одоо гарч ирсэн отог гэсэн үг. Илүү нөгөө мөлхүүл дайны шин чанартай. Ангахын чиглэлээс илүү арай цэргийн зохион байгуулалттай отог гэж бол ойлгогдож байгаа. Ир мөлхүүл, эм мөлхүүл гэсэн хоёр салаа байна. Ир мөлхүүл нь нүд луга эсвэл нүдэлчин тойрог мэт дүрсээр туг хяартаа хийдэг. Эм мөлхүүл нь цэгэн дүрсээр тодтгсон туг хяартаа ашигладаг. Мянгатын ноён болох те нэгүдийн овоогийн туг бууж өгье яри гэсэн хоёр тохиол дамжуулна гинэ. Нэгүдсийн хувьд нийт цэргийн орох гарах үед тугаа ашигланаа. Бусад үед хаана ямар ажиллагаа цэгц явуулж байгаагаа харуулдаггүй онцлогтой. Учир нь олон түмэнд нуугдаж цэргийн нуус үйл явдал мэдээ дамнуулах ажих үүрэгтэй тул хяартын тохиогүй аймагт орноо. Хэрүүл тулаанд сэрэт ширэт цагт отгийн тэмдэг бүхий бамбаа хувцсны тэмдэг ашиглана. Энэхүү тэмдэг нэгүдсийн эргээ хоримой дотор байна гэж. Тэгэхээр нөгөө тагнуул туршуул болохоор яг нь тэмдэгт нь яг нь дээлнийхэн дотор талд хоримойн дотор нь ч юм уу байх нь шүү дээ. Манай тал гэдгийг мэдхийн тулд тухайн хүнийг тийм үү одоо хормоогоо дэлгэж үзүүлэх нь гэх юм уу юу хин те. Түүнээс ил ингээ ямар нэгэн тэмдэгт байхгүй байх нь шүү дээ. Одоо тэхэл байлгүй дээ те. За тэгээ энэ бүгд маань нийлээд говийн одоо нэгдсэн айрам гэж нэрлэгддэг юм байна. Нүүдэлчдийн хувьд хэрлэнгийн хүндэргүү дайсан оруулах дургүй тул говь нутагт хамгийн их дайн тулаан болох нь илбэгээ. Иймээс хамаг Монгол улсын төв хүчин говьтой барьждаг байв. Энэхүү төв хүч говийн нэгдсэн айрам хэмээх улбар шарунгийн нэгдлийн туг сүлттэй. Тэргүүлэгч нь Борчгон аймагтаа гэж Боржгон те гинтүү довтлогоонд энэхүү сүлтийг агсах нь илбэг.
Гинтүү довтлоонд ахсагч сүлд учир захчид болох ургууд мангууд хонхтон нэгүүдс чадрантан урдаас ирэх дайсныг энэхүү сүлдээр зогтөг аж. Мөн өртөө тусламж хүсэгт мэдээнд шар хяраг ашиглах нь гинтүү довтлооноор хартан дайсан говь чигээр довтлон бөөг өвүүлэх ажээ гэж байна. Говийн нэгдсэн арим гэдэг чинь тий. За энэ дундаа нэгүцийн от болохороо одоо говийн дээрэмчид гэж бас хэлж болох юм билээ. Одоо далайн дээрэмчин гэж байгаа шүү дээ. Далаад гарцтай усуудад биднэрс болохоор яах нь говийн дээрэмчид байгаа гэсэн үг. Юу дээрэмддэг отог байсан бэ гэхээр нэгүд отхийн толгойлгоч те нэгүүдээ аваа нь болохоор арилжааны том салбартаа гэж байна. Тэд нар ядуу мөртлөө баян хүмүүсийн тоонд яагаад ордог вэ гэхээр нэгүүдээ аваа гэдэг хүний гол хөрөнгө нь жимийн болттой хамаатай гэж байна. Өөрөөр хэлбэл нэгүүдээ аваа зөвшөөрсөн үед жимийн арилжаа явагдана гэж байна. Арилжаа явагддаг замыг л барьдаг байсан байгаа байхгүй. Хэрв зөвшөөрөөгүй бол амьд үлдэх аргагүй. Тэгэхэр чин дээрмийн бүлгийн ноён байгаа сте. Ерөнхийдөө бол харахгүй засаглалынхан. Тэр бүх арилжааны жимүүд ялангуяа өөр утаг аймаг руу гарах хамгийн хялбар замууд дээр нэгүүдсүүдийг салган байршуулж барьж идэх зөвшин явахыг зохицуулж байсан нь тухайн хүний засаглалгүй төрийн засаглал болж байсан үе. Тийм учраас тэрний нууц хөрөнгийг тоолно гэдэг хэцүү. Ямар ууланд хинээс дээрэмцэн хөрөнгө аваачиж хийсэн байхыг хинч мэдэхгүй. Дайн хийх болбол аль ч улсын хамаагүй зэвсгийг гаргаад ирдэг нь аимшигтай үзэгдэл. Татараас дээрэмцэн сэлэмнүүд, хэрээдээс дээрэмцэн номнууд гэдэл гаргаад ирнэ. Яаж цэргийн ангиудыг дээрэмдэг байсан нь ойлгомжгүй. Гэхдээ тэр алт эрдэнэс юм уу, эмиг бүгж хизээж гаргаж ирэхгүй. Дээрмийнхээ хөрөнгнөөс ихэвчлэн зэр зэвсэг бүхий төмөр эдлүүд гаргаж ирдэг. Тэгэхээр нэгүүдэн аваагийн арилжаа миний байтугай тэр үе цаг үеийн толгойд байхгүй зэвсгийн 8 аймаа гэж байна. Яагад гэвэл аль ч улсад хориотой байдаг зэвсгийн арилжааг тэр л хийдэг байсан. Алтан улсын сартуулын сэлэмгээд л одоогийнхоор бол буу арилжаад байгаа гэсэн үг. Бүр Хабул хааны үед хийгдэж байсан их түсэргэн хүртэл нэг торох байдаг гэсэн чимээ байдаг. Дарил юм да тий. Хүн хүчгүй болохоос тэнд нэг усыг бүрэн хангачих хэмжээний зэвсэг хадгалаатай байдаг гэж цуурдаг. Үнэсгийг нь хизээч мэдэмгүй гэж байна. Ямар ч тач Тэмүүжин хааны эхний 3 жилийн дан нэгүүдэн аваагийн өгсөн зэвсгээр хангагдаж байсан гэж байна. Тэгээ энэ Говийн аймгийн тэр хэвтүүл мөлхүүл гэдэг байгаа хүмүүс байж тань одоо бэлтгэгдсэн хүмүүс нь төсөөлөх юм бол за Японы самурай шиг гэх юм уу? Эсвэл Хятадын шавлины сүмийнхэн шиг гэх юм уу те? Түгээмэл дэлгэрсэн биш тийм арга техникээр байлддаг. Маш цөөн хэсэг бүлгийн мэддэг тэр арга техникийг ашигладаг. Тэр хэвтүүл, мөлхүүл гэдэг хүмүүс нь Монголын л одоо нинжа самурай гэж бол ойлгохтаад байгаа. Морьтой хүмүүсийг буулгаж авдаг тийм чадвартай. Одоо морчин бол өнөөгийнхөр бол танк, машин гэж байгаа шүү дээ. Машинтай танктай хүний эсрэг хүн байна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө одоо биеийг золиослдог ч юм уу, яадаг ч юм мэдгүй. Ямар ч байсан л танкнаас хүнийг гаргаж ирэх тэр арга техникийг эзэмшсэн морноос нь буулгах арга техниктэй буугаад ирэнгүүт нь дороо цааш нь харуулчих тийм тусгай гихэн гэдэг лөө те тусгай албаны хүмүүс байгаад байгаа байхгүй. Маш цөөхөн тэгтээ маш чадвартай өөрсдийн арга техниктэй юм хэсэг бүлэг нөхдүүд байгаа гэсэн үг. За өмнөх хэлийн 5 аймгийн онцлогуд бол юм байна те. Ер нь бүх талын хил хамгаалтанд бол оролцдог тусгаалan бэлтгэгдсэн юм ард иргэдүүд байсан байх нь те. Бүр овг отгоороо нийлээд бараг 8 наснаас 80 наст хүртэл бүгдээрээ дайн тулаанд оролцох байлдах чадвартай юм эрэлхэх зөрөгтэй нарийн арга техниктэй. За ийм овг отгууд байсан гэж ойлгогдож байна. За тэгвэл энэ 5 овг отгоос Тэмүүжний өрсөлдөгч 20 хүүхэд дунд байсан байж юу гэд хараад үзье. За энэ 5 дундаас Аруулаадын бэлгээ гэдэг хүүхдийг бол уг нь тоочглж ийс байна. Энэ Аруулаад чинь нөгөө Боорч жанжны отог штэ. Боорч жанжин чинь болохоор Нахуу баяны хүү, Баян айлын хүүхд байгаа байхгүй юу? Тэгээд энэ Аруулаадаас болохоор бэлгээ гэдэг хүүхдийг одоо тоочглсан байсан юм байна. Энэ болохоор өнчин хүүхэд гэж байгаа. Багын одоо нэг жоохон юм зовлон үтсэн ийм хүүхд юм л да. Тэгээд Аруулаадыг нэгтгэж ард түмнээ амаржуулаад ахуй төхнүүлсэн ханы түүх гарч ир гэхээр сонирхон байсан ч Боорчод хэд итгэлтэй тул цэргэн болсон бүлгөө гэж байгаа. Ууг нь энэ бэлгээ хүүхдийг те багасаа өнчин өрөөсөн те зовлон үтсэн. Тэгээ тийм хүүхдийг хаан болоод гараад ирэхээр яг нь ард иргэд дуртай. Ер нь хүн төрөлхтөн нэг тийм юунд дуртай юм байна л да юм. Жирийн ард иргэд дундаас хаан гарч ирэх ч юм уу те. Тийм түүхэнд дуртай байдаг юм л да илүү. Тэгээд энэ Аруулаадын бэлгээг тийм түүхтэй хаан болгох чигээд бодсон чинь нөгөө Боорчод их үнэнч байгаад Боорчийн нэг цэрэг болсон байгаа байхгүй юу? Боорчийг гаргаж ирээ гэхээр нөгөө Баян айлын хүүхэд болохоор Баян айлын хүүхэд хаан болох бол хүмүүс нэг сонирн биш байсан болохоор Боорчийг угаасаа л тэг хаан болгох чагсаалтнаас хассан байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөхдүүд чинь амар бодлоготой.
яг энэ олон нийтэд таалагдах тийм дүрийг манай одоогийн улс төрчид бас ашигладаг. Одоо нэг эмэгтэй улсын хурлын гишүүн байгаа да за нэрийг хэлээд яах вэ? Бүр яг ингээд малчны хотоос Йелийн их сургууль илүү тэрэнд ингээд өөрийнхөө хүчээр сурсан гэдэг тийм имижийг бүрдүүлсэн. Би л тэрэнд нь итгэцэн үнэхээр өстой сүрхий хүүх юм байна да гэд бодоод бэжэтэл үгүй баш таарж байгаа байхгүй. Угийн л ерөн боломжтой айлын хүүхэд ээж мэж нь олон улсын байгууллагад өндөр цалинтай ажил хийдэг тэгээд тэр байгууллагатай хүүхдээ дүрм зөрчиж ажилд оруулсан байх жишээний одоо ч хаач л ерөн ашиглаж байгаа тактик байгаа байхгүй. Манай энэ гар ноёдууд байж тээ хүүхдүүдийг одоо хааныг бэлдэж байгаа, ард иргэдтэй нь бэлдэж байгаа энэ 10 овг хотгийн 20-д ноён гэж байгаа. За тэрний гол төлөөлөгч нь болохоор энэ хар бики нэгүүдээ ов эднэр байгаа шүү дээ тий. Хар бики гэсэн чинь бас нэг өнчин хүүхэд одоо хаанд бэлтгэсэн юм байна. Гарал үгүй, нэрч үгүй, гар доороо өсөх үгүй нэ. Наран гэж нэрэдэв. Гэхдээ хитрхи сургасан юм байлгүй дэмж болоод дуслаа гэж байна. Төрийн ухааны дэмж болсон. Үйлдэх тал дээрээ дуцчихлаа гэж байна. За улс төр судлаач гэх юм уу те. Тийм хүн болсон яг гар бие оролцох тал дээр бол дуцчихлаа гинэ. За бас нэг гарал үгүй хүүхдийг нэгүүдээ аваа өсгөө гэж байна. Айтай ухаантай байхаар нь авч усан гэж нэрлээд Эрдэнэ номоо заатал бас нэг дэмж болоод хоцров. Үйлдэх чадвар үгүй гэж байна. Тэгэхээр яалт ч юу нэг ард иргэдэд таалагдах хааныг л хайгаад байгаад энэ 20 хүүхдийг уншсан зарим нэг нь болохоор царайгаараа хасагдсан гэж ярьж байгаа байхгүй. Одоо эмэгтэйчүүдэд бас таалагдах хэрэгтэй байна л да тэр хаан болох гэж байгаа хүн чинь. Тэрхий царай муутай болохоор бас таалагдах байх нь шүү дээ. Гэх мэтчлэн ард иргэдтэй ямар тийм дүртэй хаан байвал илүү таалагдах гэдгийг цаадуулчин цаагуур нэг бодоод исэн байгаа байхгүй. Тэгж байгаа л яг нь энэ дунд шигшигдэж үлдсэн нь л Тэмүүжин Бошд хараад байгаа юм. Тэгвэл Тэмүүжин Боштоос нэлээд хид хідэн онцлог давуу талтай бол байсан юм бэлээ. За тэрийг дараагийн дугаар дээр бол дэлгэрүүлээд ярих юм байгаа. За тэгээд урд зүгийн аймагуудыг ярьсан юм чинь урд зүгт байгаа зөрчид Алтан улс зэрэг за энэ аймаг улсуудын талаар товч өөрийнхөө ойлгосноор ярихад эдгээр нь бүр яг уг ухсаа гарвал нь бол тийм нарийн энэ номнууд дээр байхгүй байгаа. Гэхдээ Түргийн Алтан улс, Түргийн зөрчидийн Алтан улс гэдэг ийм үгнүүд бол номнууд дээр бол гарсан. Тэгэхээр миний ойлгож байгаагаар болохоор түргүүдтэй хойлолцсон ч юм уу түргүүдийн хэсэг бүлэг нөхдүүдийн толгоосон ч юм уу тийм улсууд гэж ойлгоод байгаа. Одоо бидний гол дайсан гэдэг байгаа те зөрчид Алтан улс. За хар китан бол ойлгомжтой. Угаасаа түргээс тусгаарлсан. Түрг одоо манайхыг 400-аа жижил засаглалаа штэ те. Түргчин болохоор яг энэ алтан нурууны цааталд байсан одоо нүүдэлчдийн гэхдээ бүр яг 100% нүүдэлчин гэхэд хэцүү. Хагас нүүдэлчин хүмүүс алтан нурууны цаанаас алтан нурууг давж орж ирээд 400 жил ноёлсон байх нь шүү дээ. Одоо төрийн эрх барьсан. Өөрсдийн гисэн шашинтай арай аялахтай гэхдээ бүр огт өөр хилтэй бол биш. Огт өөр хилтэй байсан бол бас тухайн улсыг захирна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгэхээр хил бол нэлээд гайгүй ойролцоо байсан гэж ойлгосон. Тэгээд явандаа яах нь өөрсдийнхээ шашинг хитрхи их ингэж шахаж одоо түгээн дэлгэрүүлэх гэж хүчилсэн гэж би бол ойлгосон. Тэрийг нь эсэргүүцээд эртнээсээ л тэнгэр үзэлтэй байсан те бөөгийн одоо зан үйлтэй байсан ард иргэд нь эсрэг үйл ажиллагаа яваад төрийн эрхийг уугрууд буюу одоо бөө шүтлэгтэй овг аймаг авсан байгаа. Ингэнгүүт төргүүд нь шахагдаад урагшаа баруун зүүн тийшээ яах нь гарсан байгаа. Гэхдээ мэдээж 100% гарч яваагүй л ахал та бодвол. Одоо тэр төргүүдийн ирсэн газар чинь сайн харах юм бол 8 байгаа газар байгаа байхгүй юу? 8 байна. За төргийн үдгэлт бол хар китан байна. Тангууд бол байна. Зөрчид Алтан улс болохоор цэвэр 100% төрг гэхэд бол би сайн хэлж мэдэхгүй наа. Гэхдээ л төрхтэй холбоотой байгаа. За эдгээрийг бид нартай яагаад ингэж таарахгүй дайтаад ингэж байгаад байна вэ гэдэг гол шалтгаан нь болохоор бидний язгуур үзэл соёл нь ялгаатай байгаа гэсэн үг. Одоо язгуур гүн ухаан гэх юм уу те энэ зөрчилдөөнтэй байгаа гэсэн үг. Бидний өвөг дээдс бол эртнээсээ тэр язгуур гүн ухаан нь байгаль суурьтай байхгүй юу? Байгальтайгаа зохицон амьдрах. Тэг хүн төрөлхтөндөө зэрэгцэж амьдарч байгаа ан амьтанг хүндэлдэг, ив найрамдалтай, хүндлэлтэй, оршин тогтно гэдэг тийм язгуур үзэлтэй байхад тэр хагас суурин хагас нүүдэлчд гэдэг байгаа тэр овг хотгууд эсвэл 100% суурин овг хотгууд нь болохоор хүн төвтэй байгаа байхгүй. Бид нэр байгаль төвтэйсэн бол тэд нэр хүн төвтэй. Хүн л бүгдийг одоо иргэшээхтэй бараг л байгаль цаг уурыг иргэшээх гэдэг юм уу те. Дуртайгаа ухаж төнхөж, дуртайгаа агнаж те нэг тийм жоохон
юу хэмтэй жоохон зэрлэг, эзэрхийлэн түрэмгийлэх тэр тийм сэтгхүүтэй. Хүн төвтэй, байгаль төвтэй гэж хэлэх нь бол илүү ойлгомжтой байгаах. Үзэл суртал үнэт зүйл нь нэлийн ялгаатай байгаа гэсэн үг. За тэгээд өнөөдрийнхээ агуулгыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаарт болохоор газрын зураг дээрх зүүн талаар байгаа уг хотгуудыг ярина. Гингис, Жигүрээд, Жадран 3 байна тийм. Чонсын зүүн талаар байгаа уг хотгуудыг ярьж байгаа учраас бас давхар олхнууд Татар аймагуудыг бас товч ярихаар байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.